За бүтээлчээрээ уралдаанд өнөөдөр олон жимстэй кекс хийхээр дэмнүүдэ бэлдээ тавьсан байна. За ингээд хоосаа юм эхлээд хоёр өндгөө ингээд харлаад хийн. За хоёр өндгөн дээр энэ Монгол цэцгийн тос байгаа сүү компани. За цэцгийн тос өндөг хоёроо эхлээд ингээд сайхан зуураад өгнө. За цэцгийн тос бол одоо маслнаас илүү чанартай эрүүл мэндэд хэрэгтэй. Илүү их одоо органик. За үүнийхээ дараа болохоор за нэг жижиг халбаар нэг энэ албан жижиг учраас нэг 10 талбай хийсэн жирлээ. Цэцгийн тосносаа хайлаг байгаа учраас жоохон бөөгнөд байна. Хотод хацтай алчих хаа. За одоо 150 г орчим сүү. За ингээд тэгэхээр ингээд дуурамга бэлтгэж байгаа. Vanil vanil хөөлөгч байгаа. Кекс хөөлөгч. За энэ дарлын зүгийн мал байгаа. Их гоё эконт болох юм л да. Зүгийн мал лээ. Зурамгаа ингээд ямар нэгэн энэ тэнд одоо бүтэн шишгэг авахгүйгээр нэгэн жиг болох юм байна. За таадаг.
ингээд сайхан яаж байна. За тэгээд гурилнасаа 100 г орчмыг баагаар хийгээл бөөгнүүлэх юм бол хийгээл юм л хутгаад хэрэгтэй. Баагаар хийгээл. Нэг хайх дээд гурил хийгээд ихгүй. Дээд гурил бол цавуулах хэрэгтэй учраас хүний биед нэг тийм сайн биш. Нэгдүгээр гурил одоо уйлж байсан бол арилхаас эко хүнс бит аминдтай хүнс сонгож явах хэрэгтэй. За ингээд дуурмагч ингэ сайхан төрөөд ирнэ. Лэм гой. Дөрөд. За одоо системийн олимог самар төрөл бүрийн самар олон олимог байгаа. За энэ надад ихсэн амлуугаа өндлөг сэлвантлаг илүү олон амин дэмтэй илүү баялжуулж баялаг болгож өгч юмаа. Зөвхөн одоо гурил лосгоо цардуулахтай биш болгож олон амин дэм эцсийн цуглуулга болгож өгч юм. За ингээд ерөнхийдөө одоо тэгсэн Монгол юм болсон байгаа. Энэ хооронд одоо юуг халааж авах хэрэгтэй. Хоёр талаас нь дараад за 200 градусаар халааж авах. За кексний цаас болон хэвэндээ ингээд бэлдсэн байгаа. Энэ рүү одоо зурмга тэгээд өгнө. За энэ дээр энэ шоколадны какао юм дээр баг зүцгий хийгээд дээгүүр нь ингээд жоохон чимээд өгнө. За энэ мөн одоо үзэмжтэй стайлыг болох юм. За энд ингээд Facebookгийн жимсүүд авчихсан байна. За жимсээр авах дээгүүр нь чимэгдэх хэрэгтэй. Янз бүрийн хэлбэр дүрс хийж болно. За энэ чангаанд
зориултаа харж явна. За ингээд төлбөр жимсээр одоо энэ удаагийн кексээ илүүгээ баялаг чимж өглөө. За ингээд ерөнхий гол одоо кексний маань бэлтгэж бэлэн боллоо. За ингээд тарайд одоо энэ хооронд хасан байгаа. Хоёр талаас нь халаалт юм тарайд. За ингээд 20 минут. За одоо кекс маань 20 минут болцсон байгаа. 180 градус дээр. За юу болсон байна? За нөгөө жимсүүд маань одоо дотгошоогоо сайхан дундаа ороод тэгээд жимсүүд нь ингээд нэг зунгаалтаад ингээд гоё шаргалтаад гарагдж байна. Тэгээд одоо нэг цаг энийгээ сайхан хөдөлгөөнгөө хөргөөд хөрснийхэн дараа зүсгээр бүр жинхэнэ тасгаар. За тэгээд цаг. За одоо сайхан хөрөөд цааснаас сайн салцсан байж байна. За тэгээд одоо нөгөө жимсүүд маань доороо орсон байгаа учраас энийг шууд доош нь ингээд харуулад нөгөө жимс самрууд маань алаглаад зарж байна. За одоо ингэж үсэ. За одоо ингэж нөгөө жимс самрууд маань яаж хөдлөр нгалглаад Нутрямын сархай амт. За хоёрсан байна. Та бүхэн энэ жараар болсон ингээд олон жимстэй юм кекс хийгээрэй.